За 2027 оны төсвийн хүрээ 28 оны 29 оны төсвийн төсөөллийн хилцүүлэг идэвхтэй оролцож байгаа байнгын орооч болгон би энэ асуудлаар ер нь байнга идэвхтэй оролцдог. Төмөр сайд, Хүрлбаатар сайдын үед түүнээс тэгэл нэг инквайр даргаыг нэг ноолоод байгаа юм бол байхгүй шүү. Чухал имзэг байх шүү гэнэ лээ. Тэгээд хариулж байгаа хариултуудыг заримыг сонсохоор энэ нэг хідэн тоол байгаа штэ, нэг бодлогосоод тахын байхгүй штэ гэж. Гүнчтэй маш том бодлого штэ. Эдийн засгийн яам ч одоо бүр бид нэр анх яаж байгууллаа. Гэхдээ та хариулаагүй ч магадгүй. За би нэрийг хэлж болж байна. Гэхдээ одоо бас яах вэ гэж бодоод юу гэсэн үг юм бэ ч. Энэ хідэн тоол байгаа штэ. Тоон дээр энэ ямар ч бодлого байхгүй. Юун бодлого яриад байгаа юм бэ ч гэж байгаа шиг. Энэ төсвийн хүрээ гэдэг чинь энэ хүрээндээ л бид нар төсөө батална гэсэн одоо Монгол улсын одоо маш том бодлого шүү дээ. Үеийн үед энийг дагаад төсөө ярьдаг. 16 оноос хойш тэрнээс өмнө ч гэсэн. Тэгэхээр нэг гişүүд рүү нэг буруу өгөөд энэ хэдэн тоонд л яах ёстой гэдэг. Энэ хэдэн тоог чинь цаана бүх төсөвчин байгаа. Бүх Монгол улс чинь байгаа. Тэгээ тэрийг одоо анхаарч ажиллана үз. За яг би зөвхөн байнгын хорон дээр асуусан асуултнуудаасаа чуулган дээр асуусан асуултаа давхцуулахгүй нэг хоёр асуулт хэлэхэд бол та бол хариултандаа бол байнга хэлж байгаа. Төсөв данхар байна. Төр данхар байна. Зардал өндөр байна. Гэхдээ дунд хугацаанд тэр 40 их 80-а бууруулж болоогүй юм уу гэж би асуусан шүү дээ. Дунд хугацаанд 40 их 80-а бууруулж болохгүйсэн юм уу? Эн чинь төсвийн хүрээний маш том бодлого шүү дээ. Тэрийг нэг жоохон анхааралтай хандуулаад зоригтойгон шиг өөрчлөлт хийгээд ирвэл тэгээд инквайр сайд мондог байна л гэж хэлнэ шүү дээ ямар та. Би ямар нэг сайд дарга болох дуртай биш. Энэ ачсан намын зарим гүшүүд чи яага сайд болдгүй ингэж хэлээ. Намайг зөндөө урддаг би ийм сонин үед сайд хийх сонирхол байхгүй. Хийгчгүй. Энэ төсвийн хүрээний энэ мэдгэдлийн үеэр ер нь бол хамгийн нэг сонин тоо байдаг нь энэ эргэлээний үнийн индекс. За төвшин гэж ярьдаг болсон. Энэ бол бид нар мэдсээр байгаа мөртлөө застдаггүй. Тэгээ инквайр сайд хариулахдаа статистикийн ерөнхий газрын өгдөг тоо штэ. Статистикийн ерөнхий газар дуудаж авчирээ тоогоо засах ёстой штэ. Сагсаа янзад юм уу? Аргачлалтаа өөрчлөлт юм уу? Үеийн үед 5-6% тал одоо эргэлээний үнийн төвшин ярьдаг. Бодит байдал дээр бол дандаа хоёр оронтой тоотой. Энийг одоо засах ёстой. Би Хүрлбаатар сайдын үеэс л байнга хэлж байгаа, хоорондоо мэтгэлцэж байгаа, маргалдаж байгаа. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд иргэд үнэхээр зээлийн хүүнээс дээшээ гарах ямар ч боломжгүй шүү дээ. Тэгэхээр би бол одоо байнгын хорон дээр бодлогын хүүг ярьсан. Үнэхээр одоо энэ өндөр зээлийн хүүгийг чинь даваад одоо үнэхээр энэ яг зээлийн үүд л одоо үнэхээр одоо ажил хийж байгаа хүмүүс хийгээл эдэг зээлийн хүүгээ дийлэхгүй болохоор тэр хүн одоо ямар ч тийм итгэх байхгүй шүүмжилтэй байгаа шүү дээ аливаа асуудалтай. Тэгэхээр энэ нэг хадны мангаагаар айлгаад байгаа бодлогын хүүгийн асуудлыг янз одоо шийдвэл биднэрт бас гаргалгаанууд гарч ирэх магадaltaй. Хувийн хвшил хийх юм а хийгээд амьдруулах аваад явах хүмүүсээ аваа явуучих боломжтой байхгүй. Төр бүгдийг хийх биш. Төсвийн хүрээ хуулийн заасан 9 гол тоо үзүүлэлт байгаа. Энэ үл ерөөсөө Монгол улсын ирээдүйн төсөв яаж гаргах нь ирээдүйн эдийн засгийн төсөв төлөөлөл инфляц яаж тооцох нь гэдэг чинь бүгд энэ дээр л байгаа. Энэ бүгдээрээ хаана анхаарад энийг их зөв үндэс суурь сайтаа гаргачихвал тэгээд бодлого доктортой болвол төсөв зөв болол явна. За энэ бол санал бодол тав дээр нэг байгаа. За инфляцтай холбоотой бол яхахгүй статистикийн байгууллага, улсын их хурлын дэргэдэх байгууллага хараат бусаар олон улсын аргачлалаар энэ инфляцийг тооцоод өгдөг юм хуультай дүрмтэй. Энд хөндлөнгөөс нөлөөлөх болцоо байхгүй. Хараат бус. Зөвхөн их хурл энэ асуудалд орно. Тэгэхээр засаг бол тэр гарсан тооцоолол дээр бид дөнгө авч явна. За мэдээж өөрөөсөө тооцоолно. Тоон дээр жоохон маргана. Үндслээ хоёр талаасаа нийлүүлнэ. За ингээд 27 онд бол инфляцийг бол нэг 7% аваад явахад ийм зорилт тавьж ажиллаж байгаа.
За нөгөө талаар эдийн засгт байгаа одоо яг үүсэж байгаа хүндрлийн асуудлыг яриад байна. Ер нь энэ бол үнэ. Одоо бидэнд юу хэрэгтэй бол шинэ эдийн засаг, шинэ зах зээл хэрэгтэй болоод. Дотоодын зах зээл, дотоод үйлдвэрлэл үндсэнд олон түвшинд ханаад байна. 3.5 саяны зах зээл багдаж эхэлж байна. Манай одоо аж ахуйн нэгжүүдэд. Ийм үднээс одоо Евразийн зах зээлийг тэлэх гэрээ дүрм хууль их хурлаар батлагдлаа. 7 сарын 22-наас одоо мөрдөж эхлэх нь байна. Манай одоо үйлдвэрлэж байгаа хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын 367 нэр төрлийн бараа татврын нэн таатай нөхцөлтэйгээр одоо 180 сая хүний зах зээлд гарах гэж байна. За энд одоо холбогдох гэрээ протоколууд 20 цээр стандарт гайл мал эмнэлэг ургамал 20 цээрийн байгууллагууд ажиллаа хийгээ зохицуултууд эд ажиллаж байна. За энэ бол манай эдийн засгийг тэлэх аж ахуйн нэгжүүдэд нэг шин төвшин гаргахад их томоохон дэмжлэг байна. За мөн одоо Узбектэй нэг талын гэрээ Солонгостой бас хөдөлтааны чөлөөт юм хэлцээрүүдийг хийх ажлууд, бэлтгэл ажлууд явагдаж байна. Аль болох одоо бидэнд зах зээлээ тэлэх гол зүйл байна. Экспортынхоо төрлийг нэмэгдүүлэх. Ийм зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр эдийн засгаа тэлж ижил одоо энэ тулгымдсан олон асуудлын ард гарна шүү дээ гэж. Тэгээд олон зүйл дээр санал нэг байгалд. Тэгээд одоо эдийн засгийн хөгжлийн яамыг анх байгуулж исэн тэр хүлээлт байхгүй байна л та. Тэгэхээр засагт ороод ажиллахлаар одоо зөрөгтэйхэн шиг ялангуяа эдийн засгийн хөгжлийн сайдд бол зөндөө ирэх мэдэл байгаа шүү дээ. Хуулийн дагуу. Уул нь бол сангийн амнаасаа илүү их мэдэлтэй. Тэгээд эдийн засгийн хөгжлийн яамыг саяхан байгуулсан шүү дээ одоо. Тэгээд бидний цаг хугацаагаар саяхан байгуулсан. Гэхдээ бол хүлээлт маш өндөр. За би ганц төмөр сайдыг ч гэсэн шүүмжилдэг байсан. Та одоо эдийн засгийн газар доороо дуусч байна гэдэг. Гэхдээ танд ч гэсэн би бол эдийн засгийн хөгжлийн яам би өөрөө энэ хуулинд нэг идэвхтэй оролцсон. Тийм учраас хүлээлт маш өндөр байгаа юм. Тэгээ хүлээлтэнд хүрэх асуудал байна шүү. Та бүхэн дунд зөндөө мэтгэлцээ явж байгаа шааштай ч явна. Амжилт хүсье. За нэгдүгээрт манай эдийн засгийн суурилагдсан хүчин чадал дээд ачаалттай үндсэндээ тулцгаасан. Төмөр зам дээд хэмжээнд ачаад хийж байна, эрчим хүч дээд хэмжээнд үйлдвэрлэл явуулж байна, эрдэнэ дээд хэмжээнд олборлол баяжуулалт хийж байна, нүрс дээд хэмжээнд экспорт хийж байгаа. Ажлах хүчээ бид нар 63% хүртэл дайчилж байна. Одоо бидэнд юу хэрэгтэй гэвэл бидэнд эдийн засаг, шинэ эдийн засаг, шинэ хөрөнгө оруулалт, шинэ экспорт, шинэ салбарыг бий болгож иж энэ нийгмийн өмнө тавигдсан олон асуудлаар гарна. Улсын төсвөн маань Орсын орлогоороо урсгал зардал буюу цалин тэтгэврээсээ илүү гарахгүй болж одоо энэ жил ингээд тулж байгаа шиг байна 27 онд. Тэгэхээр бидэнд бодлогын томоохон өөрчлөлт буюу үүн дотроо экспортыг эрс нэмэгдүүлэх олон одоо зөвхөн одоо уулуурхай бүтээгдэхүүн, нүүрс, зис, жонш төмрөөсөө илүү яагаад бид нар газрын ховор, фосфор, алтны ордууд ашиглаж чадахгүй байна вэ? Нөөцөнд тогтоогдсон одоо 200 гаруй тонн алт бэлэн байдаг. Бид өөрөө хууль эрх зүйн үүрээр хязгаарлагдсан байдаг. Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн одоо фосфорын томоохон орд байдаг. Энийг бид ашиглаж чаддаггүй. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх газрын ховрын орд байдаг. Үнэгээ бид ашиглаж чаддаггүй. Ийм байдлууд байна. Тэгэхээр энийг одоо шат тараатай бодлогын асуудлуудыг шийдний их хурлд орж хэлэлцүүлнэ. За юуны өмнө эдийн засгт төрийн өмчийн оролцоо өндөр байгааг хүлээн зөвшөөрж байгаа. Төсөв болон төрийн өмч компаниар тооцоод үзэхэд 61 орчим хувь, эдийн засгт 61 орчим хувь нь бол төрийн өмчтэй холбоотой үүсэж байгаа. Ийм хувийн хвшилт орон зай гарах үүднээс төрийн өмчийн компаниудын одоо удирдлага зохион байгуулалт үр ашигын хувьд нэгтгэх, татан буулгах томоохон ажлууд эхэлсэн. Өчтөр та бүхэн сонссон засгийн газар 10 одоо төрийн өмч компани татан буулгах нэлээдгүй олон аж ахуйг нэгтгэх ажлууд хийж байна. За нөгөө талаас төрийн чиг үүргийн давхцлуулан бүтцээр холбоотой үүрэг даалгавар ерөнхий сайдаас өгдөг дүн шинжилгээнүүд хийгдээд эд явагдаж байна. Бид нар намар төсөвтэйгээ хамт энэ засгийн газрын одоо төрийн албаны бүтэц давхарт чиг үүрэгтэй холбоотой томоохон өөрчлөлтийг бол хамгийн цагаат хугацаанд оруулах байх. За экспорт чиглэсэн дэд бүтцүүдийн хөрөнгө оруулалтууд тасралтгүй амжилттай хэрэгжиж байна. Хэл холболтын төмөр зам, бомбын ухаалаг системүүд нь бүгд ажилдаа үндсэндээ ороод эх он дахид бүрэн жигдэрнэ. За одоо байгаа боломжоор бид нэг 90 сая тонн үрс экспортлж гаргаж чадаж байна. Одоо төмөр зам холболт орсноор энэ байдал бүр цаашдаа одоо баталгаажих юм боломжууд байна. Шулуухан хэлэхэд эдийн засгийн хэрэгжүүлүүдэд эрсдэлтэй байгаа.
Дэлхийн эдэг журам өөрчлөгдөж байна. Дэлхийн улс орнууд худалдаа, тарифын болон зэвсэгт мөргөлдөө ингээд олон одоо ийм докторгүй байдлыг үүсгэж байгаа. Энэ манайх шиг хөгжиж байгаа орнуудад бол шууд эхний ээлжинд инфляц болон хоёрдугаарт төсөвт ирж байгаа ач чадал эрс нэмэгдэж байгаа. Валютын нөөц нь тодорхой хэмжээнд дарамтууд бий болно. За хоёрдугаарт энэ төсөл хөтөлбөрүүд буюу боломжийн асуудал. Маш их боломж байна. Бид нар ашиглаж чадах олон боломж байна. За өнөөдөр нийслэл Өмнөговь, Орхон, Дархан, Дундгов, Төв аймаг гэсэн энэ 6 ор нутаг төсвийн хуримтлалтай давсан орлоготой байгаа. Бусд нь бүгд татаасаар байгаа. Жишээл Өмнөговь ихэд одоо жилдээ 192 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг давсан орлогоор шийдэж штэ. Тэнд нийгмийн асуудал, цэцэрлэг, сургуулийн асуудал бүрэн шийдэгдэж байна. Амьдрах таатай орчин үүсэж байна. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтыг татчихсан. Өмнөговь одоо захиргаан станцаа өөрөө шийдэж байна. Өмнөговь нисэх буудлаа олон улсын нисэх буудал болгож өөрчилж байна. Нийслэл Улаанбаатар хот одоо 1.6 их нийтийн давсан орлоготой захиргаан станцаа өөрөө шийддэг болж байна. Дэд бүтцүүдээ өөрөө шийддэг болж байна. Тэгэхээр бусад орон нутгууд бодлогын хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй. Боломжийг ашиглаач гэж. Улсын төсвөөс хамгийн их татаа савдаг аймагуд гадны хөрөнгө оруулалт, хөгжлийн эсрэг хамгийн их байр суурь илэрхийлж байгаа аймагуд байгаа. 30-40 тэрбумын татаасаар амьдарч байна. Гэтэл тэр аймагуудад ямар их том болцоонууд боломжууд байгаа вэ? Юун аймаг бүхс нутгийн хэмжээнд Монгол улсыг хөгжлийн шин шатнд гаргах томоохон батлагдсан орд нөөцөө бид нар улс төржөөд ашиглаж чадахгүй өдөө хүрсэн хэвээрэл. Энийг их хурл шаардлагатай агуул оруулж ирж танилцуулах бэлэн байна. Энэ дээр алтны томоох ордууд байна. Газрын ховор элементийн томоох ордууд байна. Фосфор, бордоо, тэсрэг бодисын томоохон одоо үйлдвэрлэх болцоотой ордууд байна. Монгол улсын хөгжил шаардлагатай томоохон социализмд бэлтгэгдсэн тэр нөөцөө бид улс төрөөс болоод ашиглаж чадахгүй улс орныхоо хөгжлийг өнөөгийн төвшөнд гацааж байгаа байдал байна.